За хоёрдугаар хичээлдээ тавтай морилно. Энэ хичээлийг хүргэхсэн гэж Комч их яарсан шүү. Миний ярих дуртай сэдвийн нэг бол эзний алдар юм. Энэ талаар өнөөдөр сурна. Өмнөх хичээлээр юу сурснаа санацгаах уу? Нэгд Бурхан та биднийг өөртөө дуудаж, өөрийн алдар дотор хамт байлгахыг хүсдэг. Үүнтэй холбоотой нэг асуулт асууя. Израильчууд дээр 3 дахь өдөр нь Бурхан айлчлахад тэд бэлэн байсан уу? Нэлээд их юм одоо уншин шүү. Библиэс хамтдаа харцгаая. Өнгөрсөн 2 өдөр өөрсдийгөө ариун байлга гэж Мосе тэдэнд хэлсэн. Учир нь 3 дахь өдөр нь эзэн уулнаас буун ирж өөрийгөө илчлэн гэсэн. Бурханы алдар илчлэгдэх хүртэл 2 өдөр Израильчууд хүлээж байв. Тэд бэлэн байсан уу? Бурханы сануулгыг тэд чухалчилж үзсэн үү? Эсвэл гайхамшиг үйлдэн тухайн үеийнхэн хамгийн хүчрхэг улсаас тэднийг аварсан Бурхан тэднийг дахин аврах юм чинь гэд энэ удаагийнх нэх сүртэй биш гэж бодож байв. Тэгээд ч Египтэд сүр хүчээ илэрхийлсэн Бурхан тэдэнд таатай байсан шүү дээ гэд. Энэ удаач бас ялгаагүй байх уу гэж хандсан уу? Тэд ариун Бурханыг мэддэг мэт хэд итгэлтэй. Эсвэл урдч гэсэн зүгээр л байсан бидтэй гэсэн дүжирсэн хандлагатай байв уу? 2 өдөр өнгөрлөө. 3 дахь өдөр нь ирлээ. Хязгааргүй хүчит нэгэн эрхийн өмнөх нам гүм уур амьсгал нэг л эвгүй. Байдал улам л тодорхойгүй. Бурханы хүмүүсээс ч илүүгээр бүтээлүүд хэн ирэх гэж байгааг илүүтэй мэдэрч байсан биз. Үүр цайж байгаа ч нар мандаж байгаа ч ердийн биш. Гэнэт өтхөн харуул ханаас ч бууж ирв. Харваас аймаар дүр төрх. Бүрэн дуу чангарсаар л тэр дуу чимээн гэж үнэн сүрдмээр. Юу болох гээд ийм сүрдмээр дуу чимээ гарна вэ? Өтхөн үйл уулнаас буухын зэрэгцээ нүд гэлбэм хурц гэрэл цацарч аянгийн нүргэлэн сонстов. Аянгийн нүргэн тасралтгүй хөнгөнч хүмүүс урд хажид сонсож байгаагүй ихчмээ гарч байлаа. Өтхөн харуул аянгийн гэлба нүрэглэх дуу чимээнд нар хүртэл жуул харагдаж байв. Израилийн хүүхдүүд айн чичирч Мосе ч бас харж байгаа зүйлээсээ айж байв. Мосе хүртэл би айн чичирч байна гэж хэлснийг санаарай. Энэ бүхний дунд Мосе удирдлагыг гартаа авч зоригтойгоор юу хийснийг 17 дугаар ишлэлд ийм өгүүлжээ. Гэтэл 19:17-аас 19-д Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулan гарч тэд уулын бэлд зогслоо. Бурхан галаар буун ирсэн учраас Синай уул бүхэлдээ утаанд автав. Утаан зуухны утаа шиг хөөрч уул бүхэлдээ асар хүчтэй дөргиж байлаа. Дараа нь эвэр бүрээн дуу улмаар чангарахад Мосе ярьж Бурхан аянга мэд дуугаар түүнд хариулав. Тэд Египтэд ийм юм хизээч үзээгүй юм. Та бид ч бас ийм юм амьдралдаа үзээгүй. Би нэг зүйлийн талаар олон жил бодсон юм. Бид Есүсийг бусдад ярихдаа түүний алдрын талаар огт ярьдгүй юм билээ. Санж гэнэ үү? Илч Иохан Патмарл дээр Есүсийн алдар сүрийг хараад үхтэл мэд ундгийг. Та бид хэд танил мэдрэмжээр эзэнд үйлчилж түүний ямар авгаас сүрдмээр ариун гэдгийг мартсан босоо. Энэ хичээлээр түүний авгаа чанарыг тод томруунаар харцгаая. Исая 40-р бүлгийн 21-с 26 дугаар ишлэлдээр иш үзүүлэгч Исаягаар Бурхан хашгирч байна. Библиэд та нар мэдэхгүй гэж юу? Та нар сонсоогүй гэж юу? Эхнээсээ та нарт үүнийг мэдүүлээгүй гэж юу? Дэлхийн суураас та нар ойлгоогүй юм уу? Царцаа нууц шиг оршин суугчтай. Дэлхийн тойрог дээр зарлардаг. Тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог нь тэр билээ. Тэгэд Бурхан Исаягаар дамжуулж 25 дугаар ишлэлдэр асууж байна. Тэгвэл та нар намайг хинтээ адилтгаж, хинтээ харьцуулах вэ гэж ариуныхан айлдаж байна. Хараага өндөр түргэн тэдгэрийг хэн бүтээснийг харагтун.
Төг түмдийг нь тоо ёсоор авчирч бүгдийг нэрээр дуудадаг нь тэр юм. Исая дээр бурхан бол далайг алгандаа хэмжиж, тэнгэрийг төөлж тооцоолсон, тэдгээрт нэр өгсөн гэж хэлсэн байдаг. Газрын тоосыг хэмжүүрт багтааж уулсыг жинлүүрээр толгодыг хос тэнсээр жинэлсэн бурхан энэ бүхнийг төөлж хэмжсэн гэжээ. Элизабет 2 4 хүүтэй. Нэг явдал санаанаас ёр гардаггүй юм. Тэд 8-аас үгүй арай бага байсан юм байна. Тэд 6-аас 14 насны хооронд байсан үе. 1990 оны дунд үед Майкл Жордан бүх цаг үеийн саксчид дотроос хамгийн алдартай нь байсан байх. Дэлхийн аваргаар 6 удаа шалгарсан байсан үе нь. Хөвгүүд маань их спортлог. Майкл Жордан тэгсэн, Майкл Жордан ингэсэн гэдэл гэр дөрөн яриа өрнөн. Тэмцээн болж байсан үе. Майкл Жордан. Хасагвал Майкл Жорданы ханын зураг. Харин Майкл Жорданоос би залхсан байлаа. Майкл Жорданы эсрэг юм байхгүй л дээ. Майкл Жорданы ээж Долорес миний найз. Бурханд бүх зүрхээрээ хайртай, сайхан эмэгтэй. Гол нь Майкл Жорданы талаар дандаа сонссоор залхсан юм. Америкийн зүүн эрэгт үйлчлэлээр явснаа мартахгүй байх. Миний үйлчлэх чуулган зүүн эрэгт байсан юм л да. Гэр бүлээрээ очсон юм. Гэр бүлээрээ очсон болохоор биднийг далай руу харсан зочид буудалд оруулсан. Атлантын далай тэр өдөр ёстой л хүрхэрч байлаа. 2 метр орчим өндөр давалгаа. Хүүхдүүд жаахан байсан болохоор өнөөх далай руу ч гүйж ороод давалгаанд цохиулаад эрэг рүү үсрээд л. Ам хамар үс толгой нь бөөн элс. 2 цаг хагас инхүү далайн эрэг дээр тоглоод ядарсан бололтой явъя л гэлээ. Өрөөргөө явах замдаа одоо л тэдэнтэй ярих цаг гэж бодсон. Лиза хүүхдүүдээ орон дээр суулгачих. Аавд нь хэлэх үг байна гэлээ. Хөвгүүд бүгд орон дээр зарим нь хүнжил нөмөрчгсөн суун. Тэднийг орон дээр суух зуур би цонхоо цэлитэл нээж далайн төрөлгийн чимээг албаар тэдэнд сонсдуулах гэсэн. Хөвгүүдээ нэг юм асууя. Далайн давалгаа сүртэй байгаа биз? Гэлээ. Оо амар байна аава гэдэл дуугаа авалцлаа. Ямар хүчтэйг нь бүрэн мэдээгүй л байна да. Одоо харагдаж байгаа 1 км-ийн цаана далай хэдэн мянган километр үргэлжлэнэ гэд боддоо. Хэрвээ далайн давалгаа өндөрсөх юм бол Америкийн зүүн эргийн том хотуудыг арчаад л хаяна. Далай гэж тийм л хүчтэй гэхэд пөөх амар юма гэцгэв. Далай том байгаа үз гэхэд том юмаа л гэв. Тэгээд далайн давалгааг тэд дахиад нэг харсан. Тэгтэн би харж байгаа далайн цаана хэдэн мянган километрээр далай үргэлжлэнэ. Энэ далайгаас илүү том нь номхон далай. Өөр бас 2 далай бий гэв. Хөвгүүд минь, бурхан энэ далайн их усыг алгандаа багтаадаг гэд боддоо. Оо, тийм үл гэж байна. Тийм ээ. Та нарын бишрээд байгаа Майкл Жордан сагсан бөмбөгийн ертөнцтэй бол том л доо. Бусдаас өндөрт өсөрч сагсны шийдэнд чөлөөтэй тогтох нь та нарыг бишрүүлдэг үсттэй. Гэхэд тэд оо, тийм л дээ. Гэхдээ таныг бид ойлгох шиг боллоо гэв. Хамгийн гоё нь юу гэж тэд сагсандаа дуртай хിവэрэж Майкл Жордан тэдний шүтээд байдаг од биш болсон юм. Учир нь бурхны алдар суу. Сүр хүчийн дэргэд Майкл Жордан юу ч биш гэдгийг харцгаас юм. Нүднийх нь өмнө Майкл жижигхэн болж тэдний ертөнцийг харах өнцөг хивэндээ орсон байдаг. Исая 45:15-д өөрийгөө нууцладаг бурхан гэж хэлсэн байдаг. Тэр биднийг юунд бахархахыг харахын тулд өөрийн алдрыг зориудаар нуудаг. Холливуудын одод жүжигчид энэ цаг үеийн авууга тамирчид. Тэд алдартай бурхны алдрын дэргэд юу ч бишээ. ертөнц ямарыг та бодж ирсэн үү? Исая номд бурхан ертөнцийг алгандаа төөлж хэмждэг тухай өгүүлжвснэг санаж гинөө. Төөлж хэмжинэ гэж боддоо ертөнц ямар томыг, ямар авуугааг та төрж болов зогсоод бодож үзсэн үү? Тэнгэр огторгүй нь бурхны сүр жавхланг зарлан тунхаглаж байдаг гэж Библиэд хэлжээ. Энэ талаар одоо ярий. Одоо жаахан техник юм ярий. Би ч инженер мэрэгжилтэй хүн ахлах сургуульд одон орон сонирхдаг байсан юм. Том телескоптой байлаа. Олон жижиг хадгалсандаа дуртай зүйлийн маань нэг. Аль болох ойлгомжтой болгох гээд үзье. Сайдар сонсоорой. ертөнц бол маш авууга зүйл. Хідэн тэр бум галактик ертөнц дотор бий. Галактик гэж юу вэ? Галактик гэдэг нь бүлэг оддын бөөгнөрл бөгөөд ихэвчлэн тухайн галактикт
тэрбум орчим од байдаг. Бид тэдгээр тэрбум галактикуудын нэг нь болох сүүн зам гэж нэрлэгддэг галактикт амьдардаг. Шөнө тэнгэрүүд оддыг харвал сүүн замын өчүүхэн нэг хэсгийг нь л харна. Нөгөө талыг нь ч бид харахгүй. Бусад галактикуудыг зүгээр нүдээр шууд харах боломжгүй. Манай галактикийн оддын нэг өчүүхэн хэсгийг л харна. Нарнаас өөр дэлхийд хамгийн ойр од бол 4.3 гэрлийн жилийн зайд бий. Гэрлийн жил гэж бас юу вэ гэж үү? Гэрлийн жил гэдэг нэршлиг одон орон судлалд хэрэгэлдэг. Гэрлийн жил гэдэг нь гэрэл нэг жилд хэр хол явахыг хэлнэ. Хэр хол явдаг вэ гэж үү? Гэрэл нь секундэд 299,791,819 буюу бүхэлдсэн тооцвол 300,000 км газрыг туулдаг. Секундэд шүү. Окей? Секунд тутамд 300,000 км. Энэ нь цагт ойролцоогоор 1 тэрбум гаруй километр гэсэн үг. Окей? Үүнийг ойлгохын тулд нараар жишээлье. Нар дэлхийгээс 149 сая километр зайтай. Онгоцоор нисэе гэж бодъё. Би байнга л онгоцоор нисдэг. Америкаас хамгийн холцыг өмнөд Африкт онгоцоор нисвэл 24 цагийн дотор л очих байх. Дэлхийн нөгөө талд 24 цагт очих нь United Delta ч юм уу аль нэг онгоцоор зогсолтгүй өнөөдөр нислээ гэж бодвол зогсолтгүй нисвэл хэр удаж байж наран дээр очих вэ? Зогсолтгүй нисэхдээ 21 жил. Машинаар явбал бүрч бүтэхгүй 200 жил болно. Ойлгож байна уу? Гэрэл нарнаас дэлхийд ирэхэд хэр удаан явдаг гэж 8 минут 20 секунд. Гэрэл тийм л хурдтай. Дэлхийд хамгийн ойр од 4.3 гэрлийн жилийн зайтай. Илүү амархан ойлгох гээд үзье л дээ. Харьцуулах гээд үзье. Нарыг хөл бөмбөгийн бөмбөг гэж төсөөлбөл тэр бөмбөгийн дэргэд дэлхий хэр том байх бол нунтаглаагүй үрлээрээ байгаа хар перцний хэмжээтэй дүүх байх. Нэг талд хөл бөмбөг, нөгөө талд үрлэн хар перц. Энэ хоёрын хооронд хэдий хэр зайтайг одоо төсөөлөх үү? Ойролцоогоор 24 метр. Нар дэлхий хоёрыг хөл бөмбөг перцээр төсөөлбөл хоорондын зай нь 24 метр. Хөл бөмбөгийн талбай 4/1. Тэгвэл дэлхийд хамгийн ойр од 4.3 гэрлийн жилийн зайтайг зүйрлвэл ямар болох бол хэдэн зуун метр, бүр холдоол 2 км л болох байх гэж бодож байна уу? Та да. Хамгийн ойр од манай дэлхийгээс ойролцоогоор 6400 км хол. Нарыг хөл бөмбөгөөр дэлхийг перцийн үрлээр төсөөлөхөд хоорондын зай нь 24 метр гэсэн. Тэгвэл дэлхийд хамгийн ойр од тийм хол. Нью-Йоркоос Лос Анжелес хүртэл нисээ цаашаага бүр номхон далай руу нисэх зай. Хамгийн ойр нь ийм зайтай. Шөнийн тэнгэрт харагдаж байгаа од биднээс 4.3 гэрлийн жилийн зайтайч биш, бүр хэдэн зуугаас хэдэн мянган гэрлийн жилийн зайтай байгаа гэд төсөөлдөө. Шөнө шууд харж болох сүүн замын зарим одод биднээс даруй 4,000 гэрлийн жилийн зайд байдаг. Энэ юу гэсэн үг болохыг мэдчихэв үү? Сүүн замын оддын гэрэл 4,000 жилийн өмнө Абрахам, Сара хоёр гэрлэж байхад тэндээсээ хурдлан туссаар өнөөдөр бидэнд харагдаж байгаа гэд төсөөлдөө. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. John Liza Bibлийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном, богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдагч болгоё. Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай. Сүүн замын өчүүхнийг одно л гээд боддоо. Зөвхөн сүүн замын оддын бөөгнөрл ийм байхад тэрбум галактик цаана байгаа. Сүүн замтай ойр өөр галактик буюу оддын бөөгнөрл хэр зайтай бол? Хэр зайтайг та төсөөлж гин үү? Андромеда буюу 2.3 сая гэрлийн жилийн зайтай галактик бий. Шинээр хөргсөн Джеймс Веб телескопоор ертөнцийн өөр хязгаарлалуу нисгэж сансрын уудамд харагдах өөр цэгийг олоход
Харагдаж байгаа хамгийн хол галактик нь 13.2 тэрбум гэрлийн жилийн зайтай. Тэрэлтэд онгоцоор зогсолтгүй тийш нисгэд хэр хол гэж бодож байна. Төсөөлж чадахгүй тийм хол удаан ниснэ. Сансрын ертөнц ямар уужим гэдгийг та ойлгож байна уу? Тэр бүхнийг бурхан төлөөд л хэмждэг. Түүний алдрыг жаахан ч гэсэн төсөөлж байна уу? Одоо бүр нарийн деталь руу оръё. Хүний бие олон эсээс бүрддэг. Хүний биед хэдэн зуун мянган эс байдгийг та мэдэх үү? 100 мянган эсүүд байдаг. Эс нь молекултай. Молекул нь элементтэй. Элементүүд нь атомоос бүрдэнэ. Гэх мэтээр улам л жижигэрнэ. Олон зуун мянган эс байдаг ч тэр нь хамгийн жижиг хэсэг нь биш. Доошо молекул болно, молекул нь элементүүд тэгээд бүр доошо атомод болно. Атом гэж юу вэ? Атом бол хамгийн жижиг хэсэг нь. Үзэг балаар цаасан дээр ганц цэг тавья гэж бодъё. Ганц цэг тавихтал тэнд хэдэн тэрбум атом байх боломжтой. Тэрбум штэ. Тэгвэл атом гэж юу вэ? Атом нь протон ба нейтроноос бүрддэг. Энэ нь маш нэгтцэн бөгөөд электронууд түүний эргэн тойронд эргэлддэг. Атом нь хоосон орон зай юм. Эдгээр протон ба нейтроныг юу хамтд нь байлгадаг вэ? Шинжлэх ухаанд үүнийг хүчтэй цөмийн хүч гэж нэрлэдэг. Электронуудыг үсэрч алга болгочлгүй юу эргэлдүүлж байдаг вэ? Үүнийг цахилгаан соронзон хүч гэж нэрлэдэг. Бурхан аль хэдийн хариултыг нь хэлсэн зүйлийг шинжлэх ухаан бидэнд тайлбарлах гэж буй хэлбэр л дээ. Бүх зүйлийг үнэхээр хамтд нь барьж байдаг зүйл бол хүчтэй цөмийн хүч биш, харин эзэн юм. Еврей 1-ийн 3 дугаар ишлэлийг би уншия. Түүний цог жавхлангийн гэгээ Есүсийн талаар энд ярьж байна. Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг хүү барьдаг. Колосой 1:17 харцгаая. Тэр бүх юмсын урд байна. Бүх юмс түүгээр оршин тогтнодог. Атомыг ингэж хамтд нь байлгадаг. Элемент, молекул, эсийг хамтд нь оршоодог нь эзэн. Гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай нэг зүйлийг хэлье. Бурхан л үүнийг хамтд нь байлгадаг. Эзний алдар гэдэг үгийг сонсоод итгэгчид ихэнхдээ үүл төсөөлдөг. Яагаад тэгж боддог юм бол? Магадгүй хуучин гэрээнд өтгөн их үүл дээрээс бууж ирснээс болоод майхан сүм рүү тахилчид орж чадаагүйг уншснаас тэгж боддог байх. Синай уулын дээр бас их өтгөн үүл буудаг. Өтгөн их үүлний цаана бурхан өөрийгөө нууж байгааг харж байгаа байх. Бурхан гэрлээр хувцлаж өтгөн хар үйлсээр өөрийгөө нуусан гэж Библиэд хэлсэн. Өөрийгөө нуухгүй бол түүний алдрын хурц гэрлийг харсан бүхэн үнс нурам болно. Ингэж бодохоор үнэхээр сүрдмээр. Би эрэхтэй, биетэй болж хайртай хүмүүсийн төлөө үхэн гэж бурхан хэлсэн. Тэр хэн болох, бид хэн болохыг ойлгуулахын тулд Иохан ингэж хэлжээ. Бид бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач. Тэнгэр элчнэр хүртэл хүмүүн гэгч юу болоод та түүнийг анхаарна вэ гэдэг. Далайн элсэн ширхгээс ч олон удаа бурхан бидний тухай боддог гэж Библиэд хэлсэн. Бурхан хэтрүүлдэггүй. Ойлгож байна уу? Бурхан бидэнд хайртай болохоор далайн элснээс ч олон удаа биднийг хайрлан боддог. Тийм болохоор л тэнгэр элчнэр хүртэл хүмүүн гэгч юу болоо та түүнийг анхаарна вэ гэж хэлдэг. Зогсоод үүнийг бодоход үнэхээр гайхамшигтай. Одоо бурханы тухай ярив. Тэр бол гэрэл. Гэрэлтэй байдаг биш, харин гэрэл. Бүх гэрлийн их усвэр түүнээс ирдэг. 1-р Тимот 6-д шинэ гэрээнд дуртай нэг ишлэл маань байдаг юм. Паул ингэж хэлжээ. 1-р Тимот 6-гийн 15-аас 16. Ерөөлт бөгөөд цор ганц, химжээлшгүй эрхт, хаадын хаан, эздийн эзэн, үхшгүй мөнх, одоо сонсоорой. Хөршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг. Амен. Бурхан шатаах гал гэж Библиэд яагаад хэлснийг одоо ойлгож байна уу? Шатаах гал гэдгийг сонсоод түүдэг гал гэж бидгээ төсөөлөөрэй. Түүдэг галыг харжуулна. Лазарын туяаг бодохын ч хэрэггүй. Нарны тухай бодож болохч миний хэлэх үгийг сонстоо. Түүний авууга байдал, түүний цацарсан их гэрэл нарнаас чухурц. Илч Паул ингэж хэлжээ. Сонсоорой. Үйлс 26-гийн 13-д Агрипп хаанд өөрийн гэрчлэлийг ярьж байхдаа ингэж хэлжээ. Хаантаа тэгтэл үд дунд зам дээр нарнаас ч
хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж гэсэн байдаг. Сонсож гинөө. Ойрох дорнод шүү дээ. Би дэлхийн олон газраар аялж үзсэн. Флоридад ч амьдарч байсан. Нарны шил зүйлгүй болоод л байдаг. Гольф тоглож байхдаа ч нарны шил зүйлгүй зүгээр л тоглодог. Харин анх удаага ойрох дорнодод очиод нарны шил зүүх хэрэгтэй болсон юм да. Яагаад гэж юу? Цөлийн уур амьсгалтай учраас маш хуурай. Америкт бол агаарын чийг шил нарны туяаг зөөлөлдөг. Харин цөлийн уур амьсгалтай ойрох дорнодод нарны туяаг зөөлөх юм юу ч байхгүй. Өглөө 8 цагт нар гайгүй байсан. Өдөр 16 цагт ч бас гайгүй байсныг санаж байна. Харин 11, 12, 13 цагт үд дундын нар бол нарны шилгүүл бол юм харахын аргагүй хурц байсан. Паулийн үгийг хардаа. Үд дунд. Ойрох дорнодын нарнаас ч хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж. Харж байна уу? Одоо ойлгож байна уу? Есүс эргэж ирэхэд нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган одод тэнгэрээс унаж гэж Библиэд хэлснийг санаж байна уу? Тэд гэрэлтэхгүй гэдэг. Үүнийг та баттай ойлгосоо гэж хүсэж байна. Шүн тэнгэр цэлмэг бол бид юу хардаг вэ? Оддыг. Тэнгэр дүүрэн оддыг л бид хардаг. Сүүн зам тодорхой харагдахад би их дуртай. Оддын бөөгнөрл, тэдний гэлба мөнч үдсэглэнтэй. Шүнийн тэнгэр цэлмэг байхад ийм л байдаг. Аврагдаагүй байхдаа оддыг бишрэн харж телескопоор үдсэглэнд оддыг харуулддаг байж. Харин өглөө нар мандахад юу болдог вэ? Одод харагдахаа болдог. Яагаад вүлээ? Шүнийн одод нар мандангууд хоорондоо яриад залуусаа нөгөөгч нь гараад ирлээ. Явцгаая гэдгүү. Нар өдөрчин тэнгэрт гээж яваад жарахын алдад одод хоорондоо яриад. За нөгөөгч нь явжглаа гарах уу гэдэл. Одод гинэт гараад ирдэггүй. Яг ингэдэг гэж юу? Үгүй дээ. Одод байрандаа байж л байдаг. Харин нарны алдар нэг төвшөнд, оддын алдар бас өөр төвшөнд. Шүнийн оддын алдараас нарны алдар илүү болохоор одод хичнээн гэлбэж угаж нарны туяанд үзэгдэхгүй болдог. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Есүс эргэн ирэхэд түүний алдар нарны алдараас илүү учраас нар сар оддын гэрэл харагдахгүй болно. Түүний алдар бол цацарсан их гэрэл. Тиймд Исая 2 дугаар бүлэгт хүмүүс хадны агуй газрын ангал руу орно гэжээ. Яагаад? Түүний сүр жавхланд хүч аимшигын өмнө гэжээ. Илчлэл номд эргэн ирж буй нэгний нүүр царайнаас нуугдан газрын агуй руу шургална гэдэг. Ирж буй нэгэн нь Есүс. Есүс сүр жавхлантайгаар эргэн ирэхэд нүд бүхэн түүнийг харна. Есүсийг эргэн ирэхэд нар харанхуйлна гэж Есүс олонтаа хэлсэн байдгийг санаарай. Сарж гэрлээ харуулахгүй болж оддож гэрэлтэхгүй гэсэн. Учир нь түүний алдар бол хурц гэрэл. Хүн бүхэн түүнийг харна. Бид ийм бурханд үйлчилдэг. Энэ бурхан миний гэр бүлийн гишүүн болоосаа гэж хүсдэг. Энэ бурхан бидний төлөө ирж амиа өргөсөн юм. Догдолж байна уу? Тэгвэл эзний алдар чухам юу вэ? Мэдээж алдар гэдэг үгийг сонсох бүр давууга гэдэг үгээр орлуулдаг ч яг ямар утгатай ойлголт вэ? Алдар гэдэг үгийг нэг боддоо ямар утгатай үг вэ? Гэтэл 33:18-д алдар гэдэг үгийг харуул. Мосе бурхнаас алдраа надад үзүүлээч гуйж байна гэсэн байдаг. Еврейгээр алдрыг кабауд гэдэг. Үгийн тодорхойлолтыг харуул ямар нэг зүйлийн жин гэхдээ сайн утгаараа. Тэгэхээр жинтэй байх тухай ярьж байна. Миний юу ярьж байгааг ойлгож байна уу? Еврейгээр кабауд гэх алдар гэдэг үг нь сүр жавхлантай элбэг дэлбэг хүндлэл гэсэн утга багтаадаг байна. Тэгэхээр Мосе үндсэндээ та өөрийнхөө сүр жавхланг надад харуулаач гэжээ. Гэтэл 33:19-р ишлэлд Мосегийн хүсэлтэд бурхан хэрхэн хариулсныг бичсэн байдаг. Би бүх сайн сайхнаа өмнөрчин өнгөрүүлж эзний нэрийг чиний өмнө тунхаглана. Би нэгүүлсэх хүнээ нэгүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэжээ. Мосе алдраа надад үзүүлээч гэхэд бурхан би бүх сайн сайхнаа өмнөрчин өнгөрүүлнэ гэжээ. Сайн сайхан гэдэг үг нь еврейгээр тов. Ерөнхийдөө сайн гэсэн утгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл бурхан юугч нуухгүй байх нь. Тэгэд тэр эзний нэрийг чиний өмнө тунхаглана гэжээ. Хаан ордонд залрахаас өмнө бүх хүн түүнийг орж ирэхэд өөрсдийгөө бэлтгэсэн байх ёстой байдаг. Хаан залрахаас өмнө
Зарлага бүрээ үлээж. Хааны алдар нэрийг түмэнд зарладаг. Хаан алдар суугаа мандуулан орж ирнэ. Хаан инхүү синтидэ залардаг. Харин хаан энгийн хүний хувцастай хотын гудмаар зүгээр л явж байвал хүмүүс түүнийг анзаарахгүй өнгөрч магад. Нүүр царайг нь сайн тогтоогоогүй бол дэрэгдүүр чинь хаан явж байгааг ч мэдэхгүй өнгөрүүлнэ. Харин хаан сүр жавхлантайгаар зарлан тунхаглуулж орж ирвэл бүх хүн харна. Бүрээ бөмбөр болж зарлах түүний алдрыг чангаар дуудан хаан сүр жавхлантайгаар синтидэ залархад бүгд мэднэ. Тэр тохиолдолд таач бас анзаарна, тийм үү? Хуучин гэрээнд бурхныг харж хаад бурхан байна ч гэж анзаарахгүй тохиолдол гарсныг та мэдэх үү? Йошуа тэгсэн. Йошуа, та бидний талд уу бидний дайсны талд уу гэхэд хариуд нь альч талд биш. Харин би эзний дайчдын жанжнаар ирээдвэн гэхэд Йошуа газар унан түүнд мөрөгдөг. Тэр бурхныг харсан атлаа таниагүй. Учир нь тэр өөрийн алдраа харуулаагүй юм. Авраам яла бурхантай хооллож Содом Гоморогийн талаар Мамрегийн царс мотондор ярьж байсан. Бурхан алдраа харуулаагүй юм. Яаковтай барилдаж байсан нь бурхан л байсан, тийм биз? Бурхан алдраа харуулаагүй, тийм үү? Харин Исая эзнийг харсан. Энэ талаар бид дараагийн хичээлээр үзнэ. Исая эзний алдрыг хараад хариуд нь юу хийснийг бид дараа сурна. Есүс бас тэгсэн. Тэр үхлээс амьсны дараа Мария цэцэрлэгч байна гэж бодсон. Тэр алдраа харуулаагүй. Эммау тосгон руу явах замд хоёр дагалдагч нь Есүстэй замд таарч хооллож байхдаа тэд түүнийг таниагүй. Есүс алдраа тэдэнд харуулаагүй. Үхлээс амьсны дараа Тибер нуурын ирэг дээр дагалдагч нараасаа эд чихэн байна уу гэж асуусан байдаг. Тэд эхлээд эзэн гэдгийг таниагүй. Завныхаа баруун талд тороо хай гихтэл эзэн байна гэдгийг Петр шууд мэддэг. Элч Иохан Есүсийн алдрыг харахтаа түүний царай нар мэт, нүд нь Лазарын туяа мэт тусахад таниагүй. Түүний хоолой олон хүрхрээ шиг сүртэй аянга цахилгаан шиг байв. Иохан үгдэл мэт түүний өмнө ундаг. Бурхан та биднийг өөрийн алдартай бэлтгэж байгааг та ойлгож байна уу? Даниэлийн хэлсэн үгийг та ойлгож байна уу? Хэрсүү ухаантнууд Тэнгэрийн мандлын гялба шиг. Олныг зөвхт байдалд авчрагчд од мэд үрд мөнх туяарах болно гэж Илч Паул Есүс алдраа харуулхад мэд түүнтэй хамт алдар дотор илчлэгдэн гэж бичсэн байдаг. Бурхан та биднийг өөрийн алдартай бэлтгэж байна. Хэрэг бид ойлгохгүй бол энэ нь байж л байх ёстой мэтэр хөнгөн хандна. Тийм болохоор энэ сургалт их чухал. Төгсгөлд нь хэлэхэд эзний алдар гэдэг бол Бурханыг бурхан болгодог чухал зүйл. Түүний мөн чанар, түүний эрх мэдэл, түүний хүч чадал, түүний мэрэгэн ухаан. Бурхан алдраа нуугаагүй, нуухын чаргагүй, даахын аргагүй нүсэр ба агуу төрх. Дараагийн хичээл хүртэл үүнийг тунгаан бодоорой. Бурхан ивэг. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. Джон Лиза Библийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном, богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдагч болгоё. Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай.